За сайн байцгаана уу? Мөнхийн зүүн хичээл брэндээс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За малчид хэрэглэгч хүмүүс одоо юу асуугаад байна гэхтэн зэрэг малдаа хэдийн хэмжээгээр яаж өгөх вэ гэж их асууж байгаа шиг байна. За тэр асуултанд бас юу яриагаар бичлэг хэлбэрээр та бүхэндээ хүргье гэж бодсон юм аа. За хонинд бол бог малд бол 200 г-ыг өгчөд болно. Тэгээ хураг ашигт бол нэг 70 г байхад бол ер нь болно шүү гэдгийг та бүхэнд хэлье. За тэгээд дангаар нь болон тэжээлтэй бас хамт холж өгнө. За өхөрт бол бод малд бол 2-3 кг-ыг өгөх юм шүү. За ер нь бол гэлгар утанда савлсан ийм савлгаа тэмдэж байж байгаа. За энэ савлгаанаас ингээд хөлдөө тэр чинь бол хөлдөө байна. За тэр гарч ирсэн одоо юугаа хөлдөө ингээд гиссэн хойно нь одоо ингээд энэ доош харуулаад за ингээл бүгдээрээ ингээ хутгаар ингээл энэ ингээ талах шиг ингээ зүсэгдэнэ. За ингээ зүсэгдчихнэ. Ингээд. Тэгээ ингээ зүсэгдэнгүүтээ энэ нэг өмөө ажиллах ингээл жоохон ингээл 2 см-ийг хачих нь 2 см хэмжээтэй ийм жижиг ийм л болгоно. За хураг эсгэнд бол бүр ингээд ийм жижиглээд ингээд өгнө шүү. За ингээд хоны манд бол энэ байхад бол болно. За өхөрт бол одоо ингээд нарийнхаа зүсэл тэгэл тэр чигт нөгч. Тэгэхээр өхөр чинь өөрөө нөгөө хилээрээ ороод иддэг ант учраас за өхөрт бол ингээд ийм нарийнхаа ингээд тавьчих. Тэгээ өхөр чинь өөрөө аяндаа хилээрээ ороод иддэг учраас. За энэ нэг нөгөө хөлдүүгээр нь өгж болохгүй шүү. Мэдээж одоо ямар л олиггүй үстэй малд хүйтэн гисрүүн хүүхэлтэй хоол орохсоор чинь хадгалах нь бол хүйтэн хөлдөө хадгална. За тэгээд тэр оруулж ирж байгаа сайхан гисгээгээд одоо ийм их сайхан гисцэн байна. Тэгээд гисцнийхэн дараа ингээд утгаар юм уу хайчаар ингээд жижиглээд ингэж өгнө шүү. За анхаарал тавьсанд баярлалаа та бүхэндээ. Амжилт хүсье.